Сайн байцгаана уу амьдөгчдөө, та бүхэндээ өглөөний мэнд хүргэе. Та бүхэн маань сайхан марцгаасан уу? За одоо бүгд хамтдаа эзний үгийн төлөө хамтдаа залбирцгаая. Тэгээд энэ өдөр эзэн бидэнд бас өөрийнхөө үнэнийг дахин айлтгуултгай гэдээ хамтдаа залбирая. Их эзэн минь ээ, бид таныхаа өмнө ирж байна. Таны бидэнд зөвшөөрч байгаа шинэ өглөөний төлөө танд баярлалаа. Энэ өдөр ч гэсэн та бидэнтэй дахин ярих болтугай. Таны үнэн бас бидэнд дахин илчлэгдэх болтугай. Есүс их эзэн минь танд талархаж таны нэрээр гуйн залбирлаа. Амен. За бүгд хамтдаа Матай номын 13 дугаар бүлгийн 31 32 дугаар ишлэлийг хүлээж авцгаая. За би та бүхэнд эндээс уншаад өгье. Есүс тэдэнд өөр нэгэн сургаалт зүйрлэл хэлэхдээ Тэнгэрийн хаанчлал нь хүний авч цэцэрлэгтээ суулгасан гичний үр төдий юм аа. Энэ нь бусад бүх үрээс жижигхэн боловч ургахтаа ургамал ногооноос илүү томорч мод болдог тул Тэнгэрийн шувууд ирж мөчрүүд дээр нь өөрөө застдаг юм гэлээ. Амен. За яг энэ хэсгээр эзэн Есүс Христосийн тухай ярьж байгаа хэрэг Бурхны хаанчлалын тухай ярьсан. Бурхны хаанчлал гэдэг бол дэлхийд даяар ер нь бол ингээд анх эхлэхдээ бол маш жижигхэн ихсэн. Өөрөөр хэлбэл бусад хаанчлалуудтай харьцуулахад бол маш жижигхэн байж болно. Эзэн Есүс Христосийн 12 шавьяас эхлээд ингээд жижигхэн ингээд цөөхөн хүмүүсээс эхэлсэн байж болно. Гэхдээ эцсийн дүнд бол энэ Бурхны хаанчлал бол ер нь бол маш том мод лугаа адил. Тэгээд тэр модныхын доор ургамал ногоонууд эсвэл бусад ан амьтад шууд ирж одоо хорогддог тийм том одоо мод олно гэж хэлсэн. Тэгэхээр үүгээр та бүхэнд би өнөөдөр юунд уриалмаар байна гэхээр өнөөдөр бидний итгэлийн амьдрал ингээд бусадтай харьцуулахад жижигхэн байж болно. Бид ингээд Есүс Христэд итгээд ингээд амьдраад явж хахад амьдралын он жилүүд өнгөрөөд явж хахад бусад хүмүүстэй харьцуулахад ингээд нэг одоо яг бидний хүссэн хэмжээнд бас болохгүй байж магадгүй. Бас бид нар ингээд яг өөрийнхөө хувьд өөрчлөлтийн хувьд ч гэдэг юм амьдралын өөрчлөлийн хувьд ч гэдэг юм ингээ харахаар бас төдийлөн бас ингээд өсөхгүй байгаа юм шиг, өөрчлөгдөхгүй байгаа юм шиг эсвэл яг ингээд одоо амьдралын бусад талбарууд дээр ингээд сайн зүйл болохгүй байгаа юм шиг харагдаж болно. Бид нар ингээд жижигхэн байж болно. Гэхдээ үнэхээр эзэн Есүс Христэд итгэсэн итгэл маань үнэн байгаад, жинхэнэ байгаад, Бурхантай харилцаа маань бас ингээд тогтвортой байгаад, дуулууртай байгаад, тууштай байгаа нь үнэн юм бол бидний итгэлийн амьдрал энэ буюу энэ Тэнгэрийн хаанчлалтай холбогдсон амьдрал маань өснөө. Хизээ нэгэн цагт өснө. Аясаараа өснө. Яагаад гэвэл энэ чинь эзэн Есүс Христос Тэнгэрийн хаанчлал бол хамгийн жижигхэн тэр гичний үр төдий үртэй адилхан. Тэр яг үр байхдаа бол маш жижигхэн байдаг. Гэхдээ тэр суулгагдсныхаа дараа, таригдсныхаа дараа ургахтаа асар том мод олдгоо гэж. Тэр ямар мод бол гэвэл 2-3 м өндөртэй маш том сагалгаар ийм ингэ зоонтог шиг бүрхэж ургадаг тийм мод болдог. Тэгээд тэр модны доор даалангуяа цөл газар бол ингээ хуурай газар халууны градус өндөртэй тэр газар бол яг гичний гичний мод гэдэг бол маш сайхан тийм сэрүүцэх газар болдог. Тэгээ хуучин гэрээнээс харахад ч гэсэн ер нь бол Бурхны хаанчлалыг Бурхны чуулга нэг юм том сагалгар модтой их зүйрлсэн байдаг. Тэгэхээр бид нар бол яг энэ Бурхны хаанчлал дотор орсноороо нэгдүгээр Бурхны хаанчлал дотор бид нар ингээд нөмөр нөөлөг дотор орсон. Хорогдох газар маань Бурхны хаанчлал байгаа. Үүнд бас сэтгэх хэрэгтэй. Тэр та бид урам уурах тэр шалтгаанууд маш олон байж болно. Гэхдээ бидэнд бас баярлах, бас итгэж найдах тэр маш том асар том төгс найдвар шалтгаан байна. Тэр бол бид Бурхны хаанчлалын иргэн болсон явдал. Итгэлээрээ дамжуулаад. Амен. Үргэлжлүүлээд хоёрдугаарт бидний амьдрал дээр бидний амьдрал Бурхны хаанчлалтай холбогдсон энэхүү амьдрал маань хизээ нэгэн цагт заавал үр жимсээ өгнө. Тэгээ хизээ нэгэн цагт Бурхан заавал биднийг хэрэглэнэ. Хизээ нэгэн цагт биднээр дамжуулаад Бурхан өөрийнхөө хаанчлалыг заавал тэлнэ, барьж байгуулна. Та биднийг яг байгаа газар маань өнөөдөр байгаа газар маань Бурхан биднийг суулгасан, байлгаж байгаа, байрлуулсан. Өөрөөр хэлбэл бидний байгаа газарт Бурхан биднийг ашиглана. Магадгүй өнөөдөр бид хүмүүст ингэ сайн мэдээ, сайн ярьж чаддаггүй гэж магадгүй бид нар итгэлээ сайн гэрчилж чаддаггүй гэж магадгүй бид нар Христэд итгэснээсээ болж ичдэг, эсвэл айдаг, санаа зовдөг, хургадаг байж магадгүй. Тэгсэн хэдий та бидний итгэл Бурханд итгэсэн итгэл маань үнэн байгаа бол тэр газар бидний байгаа газар Бурхан заавал биднийг ашиглах болно. Биднийг өсгөх болно, биднийг төлөвшүүлэх болно, биднийг өөрчлөх болно. Амен. Тэгэхээр би та бүхнийг өнөөдөр уриалж байна. Бүгдээрээ Бурхандаа улам илүү итгэж найдаад бидний итгэлийн амьдрал бол хий хоосон, димийн хоосон амьдрал ерөөсөө биш. Бид Бурханаар ашиглагдахын төлөө энэхүү Тэнгэрийн хаанчлалын улстай холбогдсон, сонгогдсон хүмүүс шүү. Бүгдээрээ хамтдаа урам зоригтой байцгаая. Зоригжиж амьдрцгаая. Амен. Хамтдаа бүгдээрээ залбирцгаая. Хайртай аав минь, бид таны өмнө ирж байна. Энэ өдөр та бидэнтэй дахин ярьж бидэнд өөрийнхөө үннийг ойлгуулсанд баярлалаа. Аава бид итгэлийн амьдралаа бас үнэхээр итгэлийн амьдралд үнэхээр бас урам хугарч
сайн биш байгаадаа гутарч бас санаа алдаж санаа зовж явж байсан бол эзэн та биднийг уучлаарай. Эзэн та Тэнгэрийн анхлал бол гичний үр төдий жижиг хамгийн жижигэн тэр гичний үртэй адилхан гэж зүрэлсэн лугаа адил. Бидний итгэлийн амьдрал маш жижигээс эхэлсэн, маш багаас эхэлсэн. Эзэн та өөрийн цаг хугацаанд өөрийн товлсон цагт бидний амьдралыг өөрчлөн гэдэгт бид итгэж байна. Бас найдаж байна. Өдөр бүр бид таньдаа найдаж, өдөр бүр таньтайгаа хамт байж төдийгөөс өдийг хүртэл мянган жилийн турш та дэлхийд даяар сая хүмүүсийг аварч өөрийнхөө Тэнгэрийн улсыг байгуулсантай адилхан эзэн бидний амьдралаар дамжуулаад ч гэсэн та өөрийн Тэнгэрийн хандлыг мөнхийн улсыг барьж байгуулна гэдэгт бид итгэж байна. Аав та биднийг урамшуулах болтугай. Та биднийг зоригжуулах болтугай. Та бидэнд итгэл найдварыг маань улам илүү нэмэгдүүлж өгөх болтугай. Баярлалаа Есүс. Их эзэн Есүс таны нэрээр гуйн залбирлаа. Аамен.